За сайн байна уу та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canva хагжил хайлж дуурайр та бүхэнд одоо Canva дээр хэрхэн вебсайт хийх талаар сурал хичээлээр танилцуулъя. За өнөөдөр бол эхний хичээл байгаа. За эхний хичээлдээ зөвхөн одоо энэ эхний энэ нүүрний хэсэг тийм ээ, нүүр гэж ярьдаг шүү дээ, вебсайтны нүүр хэсэг. За энэ нүүр хэсгийг яаж хийх вэ гэдгийг, яг энийг яаж хийсэн бэ гэдгийг үзүүлье. Тэгээд маргааш ингээд дараагийн хуудснуудыг яах нь тус нь хийгээд явах байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нэр зөвхөн нүүр хэсгийг хийхийн тулд эхлээд бид нар Canva руу орно. За Canva дээр бол website create new гэдэг ингээ байдаг. За website create new гэдэг ингээ дараад оръё. За тэгэнгүүт эндээс чинь бол дизайн руу нөрөхөд маш олон сонголтууд танд байгаа. За тэгэхээр та яг ямар үйл ажиллагаа эрхэлдгээс хамаарат одоо юу яах хэрэгтэй? Дизайнуудыг сонгох хэрэгтэй. За энэ бэлэн темплетүүд ингээд байж гин тийм ээ. За одоо ийм байна. За тэгээ вебсайт гэдэг энэ дээр ингээд бичингүүт чинь одоо вебсайтны одоо маш олон ийм темплетүүд гарч ирж байна. Та тэгээд яг өөрийнхөө брендийг хийх гэж байгаа бол өөртөө таалагдсан одоо аль нэг нь бол аваад сонгоод энэ дээрээ бол ажиллаад явчих болно. За миний хувьд бол өнөөдөр та бүхэнд яах вэ гэхээр бүр цоо шинээр тийм ээ яаж одоо веб хийх вэ гэдгийг үзүүлье. За ер нь бол яг бэлэн дизайн авъя гэх юм бол за жишээ нь одоо нэг эмхтэй байна тийм үү. За энэ бол ингээд 7 хуудастай юм вебсайт байна. Энэ бол яг хувийн брэнд байгаас Harlow Ellis гэдэг. За apply all гэдэгэнгүүт энэ маань одоо бүгдөө таны энэ ерөө ороод ирнэ. За ингээд өөрийнх нь зурагтай тэгээд өөрийнхөө тухай байна тийм ээ, about me гэдэг featured гэдэг энэ зураг фотографер юм шиг байна. За тэгээд ингээд өөрийнхөө вебсайтыг бол ингээд хийсэн байна. За энэ дээр нь бол та өөрөө ингээд ажиллаж болж байна. За би болохоор өнөөдөр та бүхэнд яах нь цоо шинээр нь ингээд хийж үзүүлье. За энэ duplicate section гэдэг маань энийг нэг section гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг section гэчээд за тэгээд дахиад энэ дээр ажиллаад явчих болно. За эсвэл энэ дээр ингэж болно. Энэ дээр ингэж дарж агаад энэ нэмэх тэмдгээс add section гэдгийг ингэж явчих болно. За тэгээ бид нар бүр ингэ дээрээс нь эхлэх гэж байгаа учраас энийг өнгөнд бас ингэ цаагаар эхэлчихье. За тэгээд текстээ бичнэ. За тэгээ би болохоор юу яах гэж байна? Өөрөө тийм ээ. За тэгээ энийг яхаа бид нар нөгөө нэг эмтэлт нь ингээд дээр нь тавьчихна. За тэгээд жоохон том болгоод энэгээр нөгөө одоо өршин хойшин дунд голдон өдрөө байлуулсан. За энэ хоёрын хооронд бол маш их зай байгаа учраас энэ зайг нь багасгахын тулд line spacing гэдэг нь ингээд юу ачна. За тэг надад болохоор энэ фонт арай энэ фонтыг арай өөр фонтоор солимоор санагдчихэв. За энэ дээр нь энэ open source гэдэг энэ бас надад их зүгээр санагдаад байгаа. За энийг сонгочихъя. За тэгээ надад би бол яг өөрийнхөө эхний нэрийг бол өнгийн өөрийнхөө брендийн өнгөөр сонгоод за угаа бол яхна хараар нь үлдээхээр шийдлээ. За тэхийн тулд би өөрийнхөө нэг тийм ээ одоо логон дээр бол манай брендинг орсон байгаа шүү дээ. Тийм болохоор би өөрийнхөө логог бол эндээ авчиръя. За энэ байна тийм үү. За манай логоны юм 3 өнгө байгаа. За энэ хөх өнгийг би бол яхна юундаа сонгоё. За тэхийн тулд энэ хараа энэ доотлолны юуных нь өнгө нь гарч ирж байгааз одоо энэ 305 юу гэсэн 305 BB3 гэсэн. За энэ би зөвхөн одоо яг нь энэ өөрийнхөө нэрийг бол энэ өнгөөр нь солиё гэж бодож байна. За тэгхийн тулд ингээд тийм ээ. За ингээд яачин. За энэ яг төр зурч байж. За одоо энийхээ доор би юуг сонгох вэ гэхээр өөрийнхөө нэг ажлыг юу хийдэг вэ гэдгийг сонгоно. За тэгхийн тулд би юу руугаа орно. Текст руугаа очиод за энэ маань бас яг энэ нөгөө фонтныхоо ажил фондоор бичигдсэн байвал бас их зүгээр. Ер нь бол өөрийнхөө тэр фондыг бол ингээд хаваад тийм ээ байнга одоо ижил фондоор ингээд явуул их зүгээр. За энэ маань бол яг нэг гэдэг төрөний шиг open source-оор ингээд биччихье. За тэгээ арай бас гоё жижигхэн болгочих тийм ээ. Social сайтуудынхаа юунуудыг оруулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр эхлээд элемент руугаа очичоод би тийм ээ Facebook icon гэдэг ингээд тэгэнгүүт чинь Facebook-ийн ингээд icon-ууд ингээд гараад ирнэ.
За тэгэнгүүт аль нэг нь аль таалагдсанагаа ингээд сонгочих. За тэгэхээр өнгийг бас яах вэ гэхээр өөрийнхөө энэ юуны өнгөр би бол сонгож जैन. За эсвэл өөрийнх нь энэ Facebook-ийнх нь өөрийнх нь өнгөөр явуулсан ч болж байна тийм ээ. Instagram icon гэдэг өнгөт чинь. За ингээд гараад ирнэ. За ингээд ер нь бол яг энэ өөртөөх нь өнгөөр ажиллана өөрийнхөө брендийн өнгөөр сонгосон ч болно. За тэгээ яг энэ дээр бид нар яаж линкээ холбох вэ гэхээр шинэ одоо Facebook дээр бидний энэ Оюуны Эрика гэсэн онлайн бизнес Монголиа гэсэн одоо пэйж байгаа шүү дээ тийм ээ. За тэрийгээ би энэ Facebook руу реферэд даржаад бид нар яг энэ 3 цэгнийхэн энэ чинь оржоод линк гэдэг энэ дээр байж байгаа. За тэгээ энэ линкэн дээр нь бид нар яг нөө Оюуны Эрика.com гэдэг одоо Facebook-ийнхаа биш Оюуны Эрика гэдэг одоо манай Facebook-ийн линк байгаа тийм үү. За ингээд дан гэдэг тэгэнгүүт энэ аккаунт маань одоо линк маань холбогдсон гэсэн үг. За энэ нь ажиллаж нэг үед яаж үзэх вэ? Превью рүүгээ орж агаад яг энэ дээр ингээд дараад үзэнгүүт энэ маань яг нөө ингээд манай онлайн бизнес Монголиа гэсэн Facebook-ийн пэйж рүү орж ин тийм ээ. За тэгэхээр энэ пэйж маань ажиллаж байна гэсэн үг. За тэгээ бусад бүгдийг нь бас яг нь өөрийнхөө энэ юунуудыг ингээд холбох хэрэгтэй байгаа. Жишээ нь одоо энэ YouTube байх юм бол манай YouTube channel-ийн хаяг энэ тавьчраад холбох жишээтэй тийм ээ. За доотлол нь одоо Get in Touch гэдээ бид нар юу оруулах хэрэгтэй байгаа. Одоо тэг шүнцэд оруулъя. За хэдүүлээ элемент рүүгээ очиж жоод за энэ ингээ оруулчих. За энэ маань шууд манай өнгөөр гараад ирсэн тийм ээ. За тэгээ энийгээ бид нар энэ дөрвөн булангийн ингээ жоохон ингээд дугуулсан хэлбэртэй оруулчих. За ерөнхийдөө бол нэг 50% байхад 40-ээс 50 байхад болно. За тэгээд энийг яах нь. За тэгээ өөрийнхөө хэмжээгээр бас ерөнхийдөө жоохон ингээд оруулчих тийм ээ. За энэ дээр нь бол нөгөө шууд бидэртэй холбогдно гэсэн текст оруулъя тийм ээ. За тэхийн тулд текст рүү орж жоод за тэг өнгийн яах нь бид нар өнгийн ингээд цагаан болгоод за өшөө бас яах нь бид нар нөгөө өөрийнхөө энэ open source гэдэг юугаар яачих. За тэг энэ дээр бид нар бас нөгөө нэг сүүдэр энэ баттон дээр оруулж өгөх зүгээр. Тэхийн тулд бид нар button shadow гэдэг ингээд бичингүүт энэ дээр чинь маш олон shadow-нууд гарч ирнэ. Одоо энэ дээр аль нэг юм уу тийм ээ. За яг би нэг сонгочих. За ийм сүүдэр байна тийм ээ. За энийг хэдүүлээ. Энийхээ энд оруулж өгнө гэсэн. За тэгээд энэ сүүдрээ бас нөгөө нэг өнгийг бас бид нар өөрчилж болно. За тэхийн тулд нөгөө юу руу очиж жоод энийг тэмдэглэж жаад ингээд edit руугаа очиж жоод за тэгээд duotone гэдэг энийг сонгоод за тэгэн дээрсээ бид нар сүүдрээ ячиж болно. Цэнхэр өнгөтэй одоо яг өөрийнхөө энэ юуны энэ байна. За өшөө энийг нь бас яг нь өөрийнхөө цэнхэр юугаар сонгочих заяа. За эсвэл одоо энэ пикрээрээ бас ингэчиж болно. Энийгээ сонгож байгаа энэ өнгөөрөө сонгож чаамаа гэдэг өнгөт угаасаа энэ цэнхэр өнгөр чинь өнгөр сонгочтой. За ингээд ийм цэнхэр туяа татсан ийм юутай болж байгаа. За тэгээд за энэ тал нь бол яг та өөрийнхөө зургийг оруулах хэрэгтэй. За энийг бид нар за тэгээд энд ингээ оруулчих тийм ээ. За тэгээд нэвтрхий юун руу орж ирсэн учраас за өөрхөн лавын чинь оруулчих. За тэгээд би бас өөрхөн зурган дээр бас жоохон юм цэнхэр сүүдэр оруулчих гэж бодож байна. Shadow гэж жаад тийм ээ. Glow гэдэг нэг юм яаж. За тэгээд өнгөний хар биш яг нь өөрхөн нөгөө брендийн угаар ингээд жоохон туяа оруулчих. За тэгээ яг энэ дээр нөгөө intensity-гийн жоохон ингээд ихсгэж багасчиж болно. За blur-ыг яах size нь ямар вэ? За нэг иймэрхүү нэг бас их хэрэггүй байх гэж би бодож байна. Intensity нь бол нэг иймэрхүү байхад болж байна тийм ээ. За тэгээ яг энэ дээр нөгөө нэг юу гарч ирээд байгааг нь харж байгаа. Энэ дээр ингээд энэ булан гарч ирээд байгаа. За энийг нь болохоор элемент руугаа очиж жоод white gradient гэдэг чтэй. Тэгэнгүүт чинь юм цагаан одоо юм уусалттай юмнууд одоо нэлээд юм гүн уусалттай юу авчи тийм ээ. Энэ ээж болж байна.
Энэ бол яг нэмэлээ ингээд нөлөөгөө ингэж компьютерын бас ингэж ууссан юм оруулж өгч байгаа байхгүй. За энэ бас нэг яг нэг хурц үнцэг гарахаас жоохон зайлсхийж байгаа нэг юм байна. За тэгээ яг эхний хуудсыг бол нэг иймэрхүү маягаар өөрөөр бэлтгэчих. За тэгээд яг энэ өөрөө ингээд юу яах юм бол энэ яг чинь одоо би брэнд миний брэндийн цэнхэр өнгөө цэнхэр өнгөтэй цам центр өмссөн зураг авах бол бас их зүгээр юм бэл яа. Тэгэхээр би түрүү нэг ягаан цамцтай яг ингээд ягаан брэндтэй байсан чи бас аягүй гой харагдчихсан. Тэгээ би яг энэчнээс фото ороод юм цэнхэр юутай хувцастай хүний зураг олсон байгаа. Тэгээд яг ингээд тавьчвал бас цэнхэр хувцастай хүний зураг тавьчвал бас зүгээр юм байна гэж би бодсон. Та нар өөрснөө бас өөрийнхөө брендийг яаж амжих сэтгэл гаргаад тийм ээ зураг юу ачиж болно. Зураг авахулаад ингээд тавьчвал бас гоё юм байна да гэж бодсон шүү. За тэг яг хар хувцастай байснаас иймэрхүү цэнхэр хувцастай зураг тавьчвал бас гоё. Цэнхэр пижактай зураг байвал бас их зүгээр юм шиг санагдсан. За тэгээ арай жоохон ингээд том юм шиг санагдаад байл энийг бас нэг яхан жижигэн болгочихж болж байна тийм ээ. За иймэрхүү маягаар яг ямар ч гэсэн вебсайтныхаа эхний дөнгөж ингээд хүмүүс ингээд буунгууд өөрөө чинь ингээд харах тийм ээ. Юм эхний хуцыг хичээл хийлээ. За маргааш тэгээд өөрийнхөө тухайн мухагээ дараагийн хуцнуудыг хийгээд тэгээд нэг хэд хоногийн дараа хэдүүлээ Canva дээр өөр хангасан вебсайттай болох нь тийм ээ. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.